Хин ч надад энийг багаас минь хэлж зааж өгөөгүй гэхэд яг үнэ хогийн. За яах вэ? Хэрвээ та 10 жилдээ физиктэй багч болов анхаарлаа хандуулах зориг зөрүүтэй байсан бол нэг зүйлийг санаж магад. Харимхай болон харимхай бусын тухай. Харимхай системд даралт өгвөл дараа нь буцаад анхныхаа хэлбэртээ очдог. Бүрш, эрзэн, номч гэдэг ч юм уу. Бас харимхай бус өгсөн хүч стрессэнд хэлбэр нь өөрчлөгдөж хизээж хэлбэртээ буцаж очдоггүй. Тэр чигээрээ үлддэг системүүд. Жишээ нь бохи, үнийн өсөлт, хариулын даваа гэх мэтчлэн. Гуравт хэврэг буюу өөрчлөгдөж байсны оронд хагарсан дээр гэдэг зүйлүүд. Феноны хондод. Гэхдээ биднээс нууж ирсэн дөрөв дэх систем байдаг. Стресс даралт өгж эвдэлсний дараа буцаад хэрэндээ очихоос гадна нэмэгдээд илүү бэхждэг зүйлүүд. Англиар анх тодорхойлогдсноор бол anti-fragility буюу хатууждаг системүүд. Миний бүр төсөөлсөн ч олон зүйлүүд юм байдаг гэсэн байгаа байхгүй. Жишээлбэл бидний булчин хөдөлгөж, болруулж, эвдэж байж илүү том хүчтэй болдог тийм биз? Бас бидний дархлааны систем нэм бактеригүй хэд цэвэр орчинд байгаад байвал дархлааны систем гадаад ертөнцтэй танилцаж сурч чадлагүй өвчин харшил тэмцэг болдог. Бүр нийгмээр эдийн засгийн уналцтай, бүр байгалийн гамшигт өртсөн орнууд хүртэл өртөөгүй орнуудаас илүү хурдтай сэргэж, бүр хурдан хөгждөг жишээнүүд маш олон байх чинь. Гэхдээ бидний олсон хамгийн том anti-fragile буюу тэр бэхждэг систем юу гэж? Та хүн гэдэг зүйл бидний мэдэх хамгийн олон талаараа бэхжиж хөгжиж чаддаг систем. Ямар нэг зүйлд хамгийн сайн хүмүүс хамгийн их хожсон хүн гэхээс илүүтэйгээр хамгийн олон хожигдож үзсэн хүн байдаг. Хаана натах нь тэр нь бэгчин. Тэр тусмаа бидний сэтгэл зүй бусад гаргадаг хайр үйлдэл төлөвшөл. Бидний хүндэлдэг emotional талаасаа төлөвшсөн хүмүүс бүгдээрээ л хүүхэд байсан. Хүүхэд байхдаа бид баярлан авсан зайрууг нь газар тунгаад л ертөнц мөхөж галуу хөлөгтэй адилхан мэдрэмж төрдөг. Заримгаа идэж чадахгүй тэр бодит байдал ертөнцийг хүлээн зөвшөөрч чадахгүй татгалзаж. Гэтэ татгалзаад юу хийж чадахгүй болохоор эмоцийн бүхэл төлөвлөөр айлна. Уурлаж, хуйлж, гонёглж, цөхөрж янз бүрээр үзнэ. Тэгээд үүр тэнцээрээ байгаад иж чадахгүй болохоор бодолгүй нь уламсаа арчаад заримгийг 90 градус барьж явах нь эрсдэлтэй юм байна гэдгийг ойлгоод цаашаа. Мэдээж ирээдүйд хүчнээ олоодаа дахиж заримгаа унгах л да. Гэхдээ хамаагүй төлөвсөн хариулт гаргана. Бид 18 жилийн дотор бидний бие нас бие төрдөг гэдэг ч зан төлөв төлөвшлийн хувьд бол ийм баталгаа байхгүй. 14 настай төлөвшсөн хүүхдч байж болно. 50-тай ч төлөвшөж амжаагүй хүн ч байж болно. Зовлонтой хэцүү байдлууд бидэнд өмнө байснаасаа илүү болж гарч ирж төлөвшөх боломж болдог. Гэхдээ энэ хэцүү, энэ намархан зовлон гэж бол байхгүй. Тэр хүний өмнө ямар нөхцөл байдлууд орж исэн, зэрэгс хамаараад их баг гэлтгүү хүн гэдэг амьтанд төвшиж чадхаас нь их л байвал адилхан маш хэцүү байна. Тиймээс нэгнээ ойлгож давхад нь туслах хэрэгтэй. Та хүчтэй, хүчгүй, хурдан удаан, баян ядуу байхаас хамааралгүйгээр амьдрал угаасаа л амаргүй. Бүр улам бүрч хэцүү болсоор л авах. Гэхдээ зэрэгцээд бид ч улам бүр бэхцээр, сурсаар, хүчээр хэцсээр байна. Хэцүү гэдэг муухай гэсэн үг бол биш. Хүний хувьд хэцүү гойнд давхцаад ирэхээр бүх гайхалтай хөгжил төрөгдөг. Юундаа хөгжил сурлалын зайлшгүй хэсэг нь ч үж магадгүй. Энэ ойлголт хүүхдийн хөгжилд айгүй хэрэгтэй юм шиг санагдсан. Хүүхдийнхаа амьдрал таарах бүхэл хэцүү нөхцөл байдал зүйлүүдийг бид нар анхааруулж, хэлж, ойлгуулж, өгүүлж чадахгүйгээс хойш баг хэцүү сорилттой нөхцөл байдлуудад өөрөө гарч ирдэг, алдаж, ондог, тэрнээсээ сурдаг болгох нь загсыг нь барьж өгөх биш, харин загсыг нь барьж өгөх аргыг нь зааж байгаа юм шиг. Амархныг туулж хүчрэхэг болсон хүн байдаггүй гэдэг бол үнэн. Хамгийн хэцүү өдрүүд ч гэсэн эцэст нь дуусдаг. Тиймээс та ямар ч нөхцөл байдалд бай, тэрнээсээ өвддөг сорив тэгээд биш, ургаад гараарай.